Библи дэх эмэгтэйчүүд Рахаб ба бие нэгүсэл ба хүндлэл. Рахаб нь Есүсийн элен цэмэг байсан юм. Түүний итгэл асар их өмч хөрөнгө өлөвлжээ. Тэрээр биеийн өвлөгч эмэгтэйгээс Есүс Христийн удмын хүн болтлоо өөрчлөгдсөн. Ямар агуу өөрчлөлт вэ? Итгэл ийм л хүчтэй ажээ. Бурхан биднийг ашиглахын тулд толбгүй цэвэрхэн болж итгэлээр бүрэн дүүрэн боловсрохыг маань хүлээгээд суудаггүй. Тэр харин игэл хүсэл зоригтой хүмүүсийг сонгон авч тэдний болоод эргэн тойрныхан хүмүүсийн амьдралд ер бусын зүйлийг гүйцэлдүүлдэг. Та амьдралдаа ямар ч байр суурьтай байсан, хаанч байсан, хинч байсан, хэрв та Есүс Христэд итгэх итгэл дотор энгийн нэгэн алхам хийхэд л хувь заяатай нь бүхэлдээ өөрчлөгдөнө. Бид түүний зориг, түүний зан чанарын давуу тал, түүний итгэлээс суралцах болно. Ингээд хамтдаа гүнзгийрүүлэн судалцгаая. Йошуа 2-р бүлгийн 1-24. Ерихо руу туршуул илгээв. Ингээд Нуныны хүү Йошуа 2 ирийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж явж тэр нутгийг ялангуяа Ерихог тандагтун гэлээ. Тэд явж Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж тэндээ хоноглов. Харагтун Израилийн хүүгүүдээс энэ нутгийг тандахаар өнөө орой ирчүүд ирсэн байна гэж Ерихогийн хаанд дуулгав. Ерихогийн хаан Рахабд танаад ирж гэртчин орсон хүмүүсийг гаргаад ир. Учир нь тэд энэ нутгийг бүгд нь тандахаар ирсэн байна гэсэн хэл явуулав. Харин өнөөх эмэгтэй 2 ирийг нууж далдлаад хэлэхдээ тийм ээ над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй. Үчийн бүрэнхийгээр хаалга хаах цагт тэд гарч явсан. Тэр хүмүүс хаашаа явсныг би мэдээгүй. Тэднийг бушуу мушгин хөөцгөө. Тэгвэл та нар гүйцэн гэлээ. Харин тэр өөрөө тэднийг дээвэр дээр гарган тэнд дэвсэн байлангийн ишин дунд нуусан байжээ. Ийхүү нөгөө хүмүүс Йорданы гарам хүртэлх замаар туршуулуудын хойноос мөшгсөн ба мөшгөгчдийг явмагц хаалга хаагджээ. Ингээд нөгөө хоёрыг хажуулахаас өмнө Рахаб тэдэн рүү дээвэр дээр авиран гарч тэдэнд эзэн энэ газар нутгийг та нарт өгснийг, та нараас айх айдас хүйдс биднийг нүмерснийг, мөн энэ нутгийн бүх оршин суугчдын зориг та нарын өмнө мохсныг би мэднэ. Учир нь Египтээс та нарыг гарахад улаан тэнгисийн усыг эзэн та нарын өмнө хэрхэн ширгээснийг, Йордны зүүн талд та нарын бүр мөсөн устгасан Аморчуудын хаан болох Сихон, Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ. Бид үүнийг сонсоод та нараас болж бидний зүрх үхэж хин хөнгүй зориг мохов. Учир нь та нарын эзэн бол дээр тэнгэр дэх, доор газар дээрх бурхан мөн билээ. Тэгэхээр одоо нэгэнт би та нарт инэрэнгүй хандсан болохоор та нар ч мөн манай эцгийн гэрийнхэнд инэрэнгүй хандна гэдгээ эзнэр тангаргалан надад бат үнэн тэмдэг өгч миний эцэг их ах эгч дүү нар болон тэдэнд хамаарах бүх хүний амийг хэлтрүүлэн биднийг үхлээс авраач гэв. Ирчүүд түнд хэрв чи бидний хэргийг задруулахгүй бол эзэн бидэнд энэ нутгийг өгөх үед би та нарт инэрл хайр ба үннээр хандах болно. Эс бөгөөс бид та нарын оронд үхий гэлээ. Тэр эмэгтэй байшин нь хотын хананг хэрмэнд байсан ба тэрээр хананд амьдарч байсан учраас тэднийг цонхоороо олсоор дамжуулан буулгав. Эмэгтэй тэдэнд мөшгөгчдтэй таарлахгүй тул уул өөд яв. Тэднийг буцаж иртэл тэндээ 3 хоног нуугд. Дараа нь та нар замаараа явж болно гэжээ. Ирчүүд түнд биднэр чиний андгаалуулсан энэ тангарагаас бид дараах нөхцөлд чөлөөлөгдөнө. Харагтун биднийг энэ нутагт орж ирэх үед чи биднийг буулгасан цонхноосоо энэ час улаан уяагүй мөн эцэг их ах дүү болон эцгийнхээ бүхий л гэр орныхны өөр дээрээ гэртээ цуглуулаагүй тохиолдолд ингэх юм. Хэрв хэн нэгэн хүн гэрийн хаалгаар гудамж руу гарвал түүний цус өөрийнх нь толгой дээр буух бөгөөд бид энэ тангаргаасаа чөлөөлөгдөнө. Харин гэртчин байгаа хэн нэгэнд гар хүрсэн байвал цус нь бидний толгой дээр бууна. Харин чи бидний энэ хэргийг задруулбал бид нэр чиний андгаалуулсан энэ тангаргаас бид чөлөөлөгдөнө гэв. Эмэгтэй та нарын хэлснээр болог гэлээ. Ийхүү тэднийг явуулж тэд салцгаав. Тэгээд тэр эмэгтэй час улаан уяг цонхноосоо уйжээ. Тэд салж яваад ууланд очиж мөшгөгчдийг буцтал 3 хоног тэндээ байв. Мөшгөгчд тэднийг бүхий л замын туршид хайсан боловч олсонгүй. Дараа нь нөгөө 2 хүн уулнаас бууж голыг гатлан Нуныны хүү Йошуа дээр очиод өөрсдөд нь тохиолдсон бүхнийг тоочин ярив.
Тэд Йошуад хэлэхдээ эзэн бүх нутгийг бидний гарт үнэхээр өгсөн аж түүнчлэн тэр нутгийн бүх оршин суугчдын зориг бидний өмнө мохжээ гэлээ. Өнөөдрийн амьдралд өнгөрсөн амьдралаа үлдэж байсан альва алдаа дутагдлаа би хэрхэн даван тулж Бурхны хувьд зөвхт болох вэ? Би хэр хэмжээгээр хүний өнгөрсөн амьдралыг мартаж түүнд Христэд итгэгчийн амьдралаар өсөж хөгжих орон зай гаргаж өгөх вэ? Би яагаад ингэх ёстой вэ? Хүлээн зөвшөөрөх бэлгийг би ямар арга замаар хөгжүүлэх вэ? Ярилцах асуултууд. Хүний аим аврахын тулд хэд хэдэн удаа худал ярьж байгааг бид энэ түүхээс олж харж болно. Рахаб муу зүйл бүү болоосай хэмээн хүссэндээ ийм сонголт хийсэн. Христэд итгэгчдийн хувьд худал ярих явдал хизээж байж болохгүй гэж зарим хүмүүс үздэг. Гэвч Рахаб тэр үед Бурхны талаар дөнгөж мэдэж эхэлж байсан. Иймээс ч Бурхан харанхуй балар үеийг харалгүй өнгөрөөсөн. Харин идүгэ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг тэр хүмүүс хандан тунхаглаж байна. Худал хурамгийг зөвтгөж болох уу? Рахабын цонхноосоо унжуулсан улаан уяанд ямар нэгэн бэлэгдэл байж болох уу? Рахабын түүхээс үзэхэд шинэ итгэгчдэд хэрхэн хандаж байх талаар ямар нэгэн бодол танд орж ирж байна уу? Бид орчин үед шинэ итгэгчдэд хэрхэн ханддаг вэ? Бид яаж хандах учиртай вэ? Библийн мэргэн үгс. Еврей 11:31 дэх итгэлийн бүлэгт Рахабыг дурссан байдаг нь чухал ач холбогдолтой. Түүнийг биеэ үнэлэгч эмэгтэй байсныг хүмүүс одоо хүртэл мэддэг ажээ. Гэвч түүний төв бүх эмэгтэйчүүдэд найдвар өгдөг. Бидний өнгөрсөн амьдрал ямар ч байсан бид урагш харан хүндэтгэлтэй ба үнэн шударга амьдралаар амьдрах бололцоотой. Бурхан биднийг ийм нүглийг далайн гүн рүү хаях болно гэдгийг Рахабын түүх бидэнд сануулж байх учиртай. Тэр биднийг ийм нүглийг дахин санахгүй. Учир нь эзэн Бурхан бидэнд ямар гайхалтай амлалт, найдвар өгнө вэ? Хуваалцах нь. Өөрсдийн нөхөрлөл бүх эмэгтэйчүүдийг хүлээн авахар гараа дэлгэцгээе. Тэднийг зоригжуулж, тэдэнтэй хамт залбирах болно. Бурхны хайрыг авсан гэдгээ мэдрэн ойлгох үед тэднийг мөрөн дээрээ түшигцгээе. Бид Есүс Христийн тэл болсон хүмүүсийн хувьд бүх эмэгтэйчүүдийг хүндэтгэн үзэж, тэдэнтэй найрсаг, хайрын харилцаагаар харьцах учиртай. Өнгөрсөн амьдралынх нь болгоомжгүй байдал ба худал хуурм сурахлаас болж шаналж яваа хэн нэгэн хүний тухай бодоорой. Та тэдэнд хэрхэн дэмжлэг болж тэднийг доогуур үнэлж буй хүмүүст хэрхэн Христийн хайрын үлгэр жишээ болох вэ? Хамтдаа залбирцгаая. Хайрын Бурхан Аава, бид бүхэнд өгсөн итгэл найдварцтанд талархаж байна. Та дахин ирж өөрийн итгэлтэй хүмүүсийг Тэнгэрийн улс руу авч явах аврагчийн өгсөн найдвар үн цэнтэй вэ? Надад зориулсан уучлал ба хайрыг зоригтойгоор хүлээн авахд минь туслаач. Ийхүү тантай улам дотн болж таныг дахин ирэхэд бэлэн байх болно. Амен.